Бүрээдийн өн тоон улганы дор хүүдэрч ихнүүдтэй хайрлаж хамгаалж UBS телевизэн дэлгэцийн 10 гаруй уран бүтээлийг олонний хүртэл олгож үзэгчдийн таашаалыг хүртсэн. Тодруулж хэлбэл Содуура, Говийн домог, Нарны садан бүтээлүүд нь үндэстний өвөрмөц онцлог бүхий соёл уламжлалын сэдвүүдээр цаг үеэ олсон даацтай урлаг гой зүй хэмжүүрт бүрэн нийцүүлсэн байдгаараа бусад киноноос ялгардаг. Сэдэв агуулга, илэрхийлэл, уран чадварыг бүтээх үн зүйн тогтол болгон эрэлхийлж үндэсний хэлний баялаг өв санг уудлан үзэгч сонсогчдын оюун санааны эрэлт хэрэгцээнд бүрэн үйлчлэх урлагийн дээд хэмжүүрийг UBS телевиз дархлаажуулдаг нь дэлгэцэн бүтээлүүдээр нь нотлогддог. Уран бүтээлч хамт олон энэ удаа ээлжит нэгэн бүтээл болох Дангийн уран сайхны киногоо үзэгчдийн хүртэл болгож эхэллээ. Дангийн уран сайхны кинонд багагүй хугацаанд бүтсэн бөгөөд жилийн 4 улирлын өнгө эсийг шингэн хайр дурлал, өш хонзон зэрэг энэ ертөнц хүмүүн олны бүхий л зүйлийг цогцлон шингээснээр онцлог юм а. За энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо кинотеатруудаар Монголынхаа үзэгч олонд хүрч байна. Дангийн уран сайхны киног мөн Орос улбаны улсын Иркутскчид, Улаауд, Казахстаны Астана зэрэг хотуудад аль биесний эрхтэйгээр 3 дугаар сараас гаргахаар төлөвлөж байна. Манай одоо нөгөө дайчид багийн маань одоо лавгочрын тоглосон бас Дангина киногоо бид нараас багаараа одоо хүрэлцэн ирж бас үзлээ. Тэгээд бас сайхан кино болсон байна. Манай лавга маань бас яг нууцаа дэлгэхгүй гэдэг шиг бас нэг ярихгүй байсан. Тэгээд яг өөрийнхөө өнөдөр ирээд үзсэн чинь бас аюу гоё байна. Бас гол дүрүүдийн нэг ялцчгөө тоглосон байна те. Тэгэхээр аюу гоё дүрэн ч гэсэн өөрт нь аюу гоё зөксөн байна. Тэгээд лавгочртоо бас баяр хүргэмээр байна. Би миний хувьд ч гэсэн бас мэдхгүй зүйлүүд олон зүйлүүд байна. Тэднэрийг суралцсан сайхан кино болсон байна. Тийм учраас бас залуучуудтай хандаж хэлэхэд те бас ирж үзээрэй гэж уриалмаар байна. Киноны хувьд бас тэр зураглал одоо байгалийн сайхан те. Тэр хувцсны үзмж өнгө тэр талаар аюу гоё болсон байна. Зохиолын хувьд бас их бас өрмөц байна. Тэгээ тэр хүний хайр тэгээ тэр гаргаж байгаа тэр зан чанаруудыг бас их гоё гаргасан байна. Тэр атааж өтөө хосол тий хайр нэрэл одоо удмын усаг залахын тулд ямар хүнээс ямар үйл харж болох юм тий. Хүний шуунал гэж бас ямар онцгүй гэлээ энэ зүйлээс нэмэн байна. Өрмөц бас тийм зүйлээ шүү та хүмүүс үлцээр сонирхороо тэгээд өөрсдийнхөө дүгнэлтийг бас гоё хийнээс тий. Буряд зон олны маань хайр сэтгэл, хагцал учрал, талцал, хуваагдал, тэмцэл, тулаан гэд түүхэн гашуун он жилүүдийг бүх талаас нь багтааж харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино болсон байна. Монголчууд олон одоо угсаатнууд байдаг. Тэр угсаатнуудын нэг нь бол Буряд зон олон маань. Тэгэд Буряд зон олны маань тэр зүрх сэтгэлийн одоо дуудлага тий зүрх зоригийн илэрхийлэл бас нэг тийм угсаатны онцлог гэд их олон зүйлийг тал талаас нь харуулсан. Нөгөө талаасаа бас нэг тийм түүхэн эргэлтээр нь тэр талцал хуваагдлын одоо учир шалтгааныг тайлбарлах гэж оролцсон бүтээл байна гэж бодож байна. Сайхан уран бүтээл байна. Ер нь манай UBS-ийн болгоч маань энэ домог туйлсаар сэдвлээд үүгээрээ дамжуулаад үнэхээр өнөөдрийн одоо төр засгаас тавьж байгаа төмөн олноос шаардаж байгаа хийгдэж байгаа нэг зүйл бол өв соёлын асуудал. Тэгэхээр энэ дээр бол маш анхаарч, маш соргог ажилдаг ийм баг хамт олон ийм уран бүтээлчилдэ. Тэгэхээр энэ бол бас л нэгэн сайхан уран бүтээл болж үнэхээр төмөн олон бол үзүүштэй. Эндээс одоо санаа авууштай. Тэгээд UBS хамт олондоо энэ киног бүтээсэн бүх уран бүтээлчдэд баяр хүргье. За Бурятын ард түмэн бол маш их зовлон жаргалыг туулсан олон зуун жил хоорондоо зөрчилдсөн, тэмцэлдсэн тэрний дотор хайр дурлаж байсан ажил хөдөлмөр одоо амьдрал авахгүй бүгд л одоо ийм тэмцэл зөрчилдөөн дунд явсан. Тэгэхдээ энэ кино эв нэг дээр төгсөж байгаа явдал бол маш зүйтэй байна. Энд бол бас манай Оросын холбооны улсын Бурят улсын жүжигчид бол их сайхан тоглосон байна. Ер нь энэ Оросын холбооны улсын жүжигчдэд оруулаад ардын жүжигчин Гавья жүжигчдэд оруулаад кино хийсэн явдал их сайхан болжээ. Энэ киноны зураг авалт бол гайхалтай. Энэ зураг авалт бол ер нь гадаадын кино үзэж гэнэ үү, Монгол кино үзэж гэнэ үү? Бүр одоо дэлхийн хэмжээний том кино шиг харагдаж шүү зураглаа. Манай Бурят ард түмний түүх соёлын талаар ийм сайхан одоо кино бүтээсэн
нийт уран бүтээлчтэй Оросын холбооны Бурят улсын уран бүтээлчтэй чин сэтгэлээсээ баярлалаа. Одоо монголчууд угаасаа одоо цагт бараг хаанаас ирсэн хэн бай гэдгээ сайн мэдэх мэдэхгүйтэй амьдарч байгаа ийм цаг үед дээр нь монголчууд эвтэй найртай байл хичнээн сайхан байдаг, хичнээн хүчтэй байдаг вэ гэдгийг яруу дотор үзүүлсэн маш сайхан кино байна. Тэгээд тэр төсмөө одоо Монгол ард түмэн та бүхэн заавал ирж үзэх ёстой нэг киноны нэг нь байна шүү гэж хэлмээр санагдаж байна. Миний ээж Бурят хүн байсан. Тэгээ тийм болохоор зэрэг энэ Бурятуудын түүх надад өөрт их дотно л доо. Тэгээ яг саяны энэ кинон дээр ингээд аваад үзэхээр хамгийн нэгдүгээрт нь жүжигчдийн сонголт нь гэж ярьдаг шүү дээ. Тэр их оновчтой болсон байна. Туршлагатай жүжигчд энэ лаб Бурятаа гэсэн нэрэл Бурятын жүжигчдээсэн. Жүжигчдийн стаф нөр их сайн болохоор зэрэг энийг дагаад кино өөрөө маш гоё. Тэгээд тэр дундуур нь одоо орж ирж байгаа хөгжмийн хэсгүүд байна шүү дээ. Ялангуяа тэр морин үрийн аялал маш гоё одоо энэ киног бүр нэг амьдлуулсан байна. Дээрээс нь ийм одоогийн байдлаар ер нь энэ туйлсын киног манай монголчууд чинь хийхээ бараг болчиход байна шүү дээ. Тийм. Тэгэхээр туйлсын кино хийхэд асар их хөрөнгө хүн хүч ордог. Тийм болохоор зэрэг манайхан энийг одоо аргагүй л өстой UBS тулдаал хийсэн бололтой. Тэрнээс бол бид нар чи ийм их өргөн том бүрэлдэхүүнтэй зураг авалтын хүчирхэг ийм багаар одоо бас туйлсын кино хийх уул нь ёстой. Гэхдээ харамсалтай сүүлийн жилүүдэд ер нь үзэгдэж харагдгаа болчиход байна. Тэгэхээр ийм сайхан бүтээл байсан. Одоо UBS-ийн хамт олонд та бүхэн өшөө улам их одоо сайхан ийм ард түмнийхээ өвлөмжлөл, зан заншлыг түлхүү харуулсан хүмүүсийн таашаалыг төрүүлэхүйц ийм сайхан уран бүтээлүүдийг олон дахин хийж байгаа сай гэж хүсээрөөё. Дангийн авран сайхны кинонд Буратын ард түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөцгөв шинж, сэтгэлгээний онцлог, оюун санааг туйлсын арга хэлбэрээр хайр дурлал, өшөө орсол, өгөөмөр сэтгэл, уудам санаа, ухаанд хайр бүхнээр хослуулан өгүүлснээрээ энэхүү кино үн цэнтэй бөгөөд үзэгчдийн сонирхол таашаалд нийцэн илэрхийлж байлаа. Энэхүү кино үзэгчдийн зүрх сэтгэлд гэгээ татуулж урлаг гой зүй ханамж өгөх учиртай юм. Дангийн авран сайхны киног мөн Орос улбаны улсын Иркутскчид, Улаауд, Казахстаны Астана зэрэг хотуудад албан ёсны эрхтэйгээр 3 дугаар сараас гаргахаар төлөвлөж байна. Дангийн уран сайхны кино 1-р сарын 9-өөс бүх кинотеатруудаар